Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд эцэг эхчүүдээ, хуурдан бяцхан хүүхдүүдээ. Хүүхэд эрхэм хэрэглэгч өдрийн мэндийг хүргэе. 1985 онд хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалахад баримтлах үндсэн зарчмыг баталсантай уялдуулан жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг засгийн газраас хүүхэд эрхэм хэрэглэгч үндэсний өдөр болгон тэмдэглэлээр шийдвэрлэж байжээ. 2019 оны хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүүхдэд зориулсан бараа үйлчилгээг чанартай болгоход анхаарлаа хандуулж байсан бол 2020 онд 20 цэрийн хугацаанд гэрийнхээ аюулгүй байдлыг хангах хөдөлгөөн болгон өрнүүлж байсан юм. 2021 он буюу энэ жил цар тахлын улмаас өнөөдөр ч хүүхэд багчууд танхимын хичээлд сургалтанд хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа тул эцэг эх асран хамгаалагчдыг хүүхдээ хамгаалах аюулгүй байдлыг нь анхаарлаа хандуулахыг дахин уриалж байна. Иймээс миний гэр бүл миний аюулгүй орчин аяны хүрээнд цахим орчинд хүүхдийн аюулгүй байдал хэрэглээг ээж аавд чухалчлан авч үзэх хэрэгтэй байна. Хэрв хэн нэгэн хүүхдийн чинь зургийг татаж авах эсвэл өөр зорилгоор хууль бус вебсайтуудад байршуулвал та яах вэ? Хэрв хэн нэгэн миний яг ийм зургийг олон нийтийн сүлжээнд нийтлбэл надад ямар санагдах вэ? Миний нийтлсэн зургнаас болж хизээ нэгэн цагт хүүхдийн минь амнаас, эрүүл мэнд, сэтгэл зүйн аюулгүй байдал, хувийн нууцад эрсдэл учрах уу? Эдгээр асуултын дараа ч та хүүхдийнхээ зургийг нийтлэхээр шийдсэн бол энэ зургийг хэнд үзүүлэхийг хүсэж байна вэ гэдгээ сайтар ажиглаарай. Зөвхөн өөртөө юу, хэн нэгэн найздаа юу, бүх найзуудтай юу, эсвэл интернет хэрэглэдэг бүх хүнд үү? Мөн ганцхан таач гэлтгүй хүүхэд ч гэсэн цахим орчны хэрэглэгч юм аа. Хүүхдийн цахим хэрэглээ цар тахлын нөхцөл байдалтай уялдан урдцтай нэмэгдсээр байна. Цахим орчны хэрэглээ хязгааргүй, иймд та өөрөө болон хүүхдээ зөв боловсон оролцуулах хэрэгтэй. Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарлаа хандуулцгаая.